номин чимэг гишүүн ахалцсан электрон тамхины зохицуултыг хийх хуулийн төсөл санаачлаад явж байгаа. За уул нь бол төслөө өргөн барихад нэлээд бэлэн болчиход байж байгаа. Одоо надад өнгөрсөн 7 хоног танилцуулагдсанаар эрүүл мэндийн яам болон сангийн яамнаас хуулийн төсөл төр өгөх санал дээр жоохон хойрог хандж байна гэдэг асуудал яригдсан. За энэ асуудал дээр одоо би бас салбарын сайд нарыг ирэхээр бас ярилцъя гэж бодож байгаа. Электрон тамхины зохицуултын хуулийг яаралтай гормоор бид хилцэх ёстой. Энэ дээр засгийн газар ч гэсэн одоо удаахгүй нэг өдрийн дотор ч болсон одоо энэ төсөл санаачлагчид хариуг нь өгөх ажил дээр Алтан гэрэл сайд анхаарч ажиллаад тэгээ ингээд засгийн газрын сангийн яам болон эрүүл мэндийн яамдуудын санал засгийн газрын санал ирсэн тохиолдолд номин чимэг гишүүн болон түүний ажлын хэсэг энэ электрон тамхиг зохицуулах хуулийн төслөө өргөн барихад бэлэн болчихж байгаа. Тэгэхээр энэ ажил эх 7 хоногт одоо өргөн баригдчихвол улсын их хурал энэ хаврын чуулган завсралгаас өмнө эцэлэн батлах тэр боломж нөхцөл бүрдэх юм байнамаа. Тэгэхээр энэ дээр засгийн газар талаас бас анхаарал тавиачаа гэдгийг энэ ташинд хэлье.